Сайн байцгаана уу та бүхнийхээ өнөөдрийн төмөн амар магаданг айлтхан мэдчилье. Монголын үндэсний малчин телевиз Өмнөг аймгийн Сэдрагийн тамгын газартай хамтран Өмнөг аймагт үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж компани бизнес эрхлэгчдийн дэмжиг дор зохион явагдаж байгаа. Өмнөг өвчүүд уулж байна. Уралдааны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнөг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнөг аймгийн засаг даргын тамгын газар. Бид бүхэн өмнөх дурууга дуруудаан олон авиаснуудынхаа авиасаар багархаж олон авиаснуудынхаа дуу хоолойг жигсорнтон суусан билээ. Найзан дээр гарахаа нөө ээжийг л их бодол. Манай ээж одоо бараг 80 гарсан байгаа. Тэгээ ээж минь намайг миний яг сайн оролцоод ирээгээл залбираа сууж. Өчир хоёрыг оцоосаа өмнөн зэт мохоо. Тэгээ энэ малчин телевизэд зохион байгуулж байгаа малчид болж тэмцээн бол ерөөсөө малчин биднэрт бол ерөөсөө маш их ойрхон, маш их давуу талтай болж байгаа байхгүй. Тэр болгон хот яваад оролцоо зөөж чаддаггүй, хаяа нэг оролцдог, уралдаа учраас маш шилдэг их сайхан уралдаан болдог учраас орохыг зөөж яхаа хэртнээс жаахан бодож байсан. Тэгтээ сүүлдээ бүл мөл олдохгүй байж байгаа. Сүүлдээ бүл олдоод ямар нэг аргаар ирээ, ямар ч гэсэн оролцъё л гэж зорьсон. Тэгээ ямар ч сансандаа хүрч явах шиг ямар ч гэсэн дээ. Эхний шатандаа амжилттай оролцоод хоёр дахь шатандаа өнөөдрийн дугаард оролцож байгаа хүн бол Пүрүсрэнгийн үг, Пүрүсрэнгийн аялгау, хөлөг хэмээх сайхан дууг Баяндлаас мас оролцогч Батхуйгийн баяр чимэг тав хүндээ зориулнаа. Ингээд баяр чимгийг урьж байна. Урдэлэн газраас хамгүй Хурмас дэгэрчдэн таамдайхан хурдална Жолаасар сонган газар гатлангүй нэ Зоргоор амгадан хулан химэр далдаж хурдална Сайхан хүлгийн давхаа сальдаг ишгэ шогна Цайхурад мен цацганд хоргогдон агшигэдинэ Дөрөн дээр өндийн тодбор оргон тодохоо Дүмэг сайн ирсэн нулимс огшин болцоно Зунди дэдгэр ногоон дэнжидэ Түс ми хүлгүүд нарамцсан уурсинэ Зурхан гараны үзүүрт тоогоргон оохайдхаа Зул тасраад хүлгүүд Монгол наадмыг их дууднэ Сайхан хөдгийн давхаа сальдаг эсгэ шуугна Цахирууд мен цацганд хооргогдон игшигэднэ Дөрөн дээр өндийн тодбор оргон толлодохоо Дүмэг сайн ирсэн нулимс огшин болцоно Салхийг шингэшин дүү Эрэлбиг хөдөгөд төмөн бэрэг тоодна Эр хонгоргийн төмний таста замхархаад Эрдэж гисэн сом шиг сальжсэн чи хурдаална Сайхан хөдгийн давхаа сальдаг ашиг шуугна Цахирууд мен цацганд хооргогдон ишгэднэ Дөрөн дээр өндийн тодбор оргон золдохоо Дүмэг сайн ирсэн нулимс огшин болцоно Сайхан хөдгийн давхаа сальдаг ишгэ шуугна Цахирууд мен цацганд хооргогдон
эгшгэдинэ Дөрөн дээр өндөн толбор оргон цаадахаа Дүмэг сайн ирсэн нөлмөсөг шанган дэлзэнэ Нөлмөсөг шанган дэлзэнэ За баярчимд маань бол бас бэлтгэлийг бол сайн хийсэн байна. Арай хэтрүүлэг хийцсэн юм уу да. Хоолойгоо бараг л сүйтлэн л нэлээ ядартал бэлтгэл хийсэн байх шүү. Аргагүй нөгөө Баялаа. наадмын нээлт сум орон нутагтаа бас асрын өмнө нэлээ дуулсан туршлагаараа л ерөнхийдөө авч гарлаа шүү дээ. Баялаа. Тий. За дажгүй тэгээд сайхан дууллаа. Энэ хэн гэдэг дуучны дуулсан дуу? Цэцэг дэлгэрээ. Чимбатын цэцэг дэлгэрийн дуулсан дуу. Цэцэг дэлгэр. Уг нь дуу нэх гоё дуу энэ тий. Тий. Дуу нэх гоё юм. Надад бол панограм нэг төвхтэй сонсогдож байна. Тэр эн чинь одоо үндсэндээ ойл нь хүссэн хүсээгүй ингэ сонсогдож штэ. Тэгээд ийм ритмтэй одоо морийг дуулж байгаа ийм дуун дээр энэ панограмны өөрийнх нь одоо тэр бөмбөр бол илүүтдсэн сонсогч. Тэгэхээр нөгөө чиний дуулалт наашаа гарч ирэхгүй байгаа байхгүй. Хоёулаа харшилдаад байна гэсэн үг байхгүй. За дууны хувьд сайхан байлаа. Дуугаач гэсэн өөрөө бас өөрийнхөө хэмжээнд дуулчлаа гэж би сонслоо. Баялаа. За. Зүгээр дайжгүй дууны сонголт бол зүгээр айтайхан сайхан дуу сонгоцсон байна. Тэгээ хоолойч гэсэн ер нь дайжгүй. Баялаа. Нөгөө орно гэж зорж ирээгүй орцсон шүү дээ, тий? Харин Тий. бэлтгэл муутай. Тий. Дайжгүй амжилт хүсье. Баялаа. За баярлалаа. Баяр чимэгтэй амжилт хүсье. Эхний шатандаа бол би нөгөө Нансалмаагийн дуулсан хангал зэр дээр оролцоо. Сая 2 дугаар шатандаа бүрэн сүрэнгийн аялгуу, бүрэн сүрэнгийн хүлэг гэдэг дуугаараа 2 дугаар шатандаа амжилттай оролцоо гараад ирлээ. Энэ тэмцээнээс одоо өөртөө одоо жаахан маш их урам авлаа л да. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Энэхүү тэмцээнд сэтгэл гаргаад бас 10 гаруй хоног бэлдээд сэтгэлээсээ хувцлаад энэ тэмцээнд их зорж орсон байгаа. Тэгэхээр бас өмнөх дугаар дуулж байсан одоо хүнтэй давхцаж дуулж байгаа. Тэгэхээр бас тэр үнээсээ л одоо дутхгүй дуулна гэж л одоо хичээнэ гэдэгт найдаж байна. Ингээд та бүхнийхээ өмнө Булган сумаас оролцогч Гандахтын баяр жавхлан маань Гөрөөдрийн шүлэг Сэрдэн аялгуу их хорон эрчүүдээр дотн хэмээх дуугаар оролцож байна. Ингээд баяр жавхлангаа өрж байна. Ширлэх гандуулган урамжлуугаараа өндөрсдөг шиг олон төсөлд хэмраараа өрх гэрмэн дотнаа аташаасан адуу урганы сигарет хордог шиг алцхан өрмөг атгуус эцнийхээ зоргоор дотноо мутууман мунаа амгамг анжиллоо эргэнмарадар дотноо эх хорнын эрчүүдэр дотноо
соолихэн эрдуханаар тайлбардаг шиг ганцхан наран хүртэл цацаргаараа ертөнцийн ханслаар дотноо Шагсан надад урганы сигарет хордог шиг ал цахилсан өрмөгөөс эцнийхээ зоргоор дотноо мутуун унаа 엄onghubeг хандилоо эргэнгээр дотноо их орномин эрчүүдэр дотноо Жесэрүү их соёнд муудатан наранд өндөрцгшиг өрсмөн цагийн айсараа үнэндэ надар дотноо аташагсан надад урганы сигарет хордог шиг ал цахилсан өрмөгөөс эцнийхээ зоргоор дотноо мутуун мунаа 엄onghubeг хандилоо эргэнгээр дотноо их орномин эрчүүдэр дотноо мутуун мунаа 엄onghubeг хандилоо эргэнгээр дотноо их орномин эрчүүдэр дотноо Сайхан ач холбогдол өгж уралдаандаа бас нэлээд сэтгэл гаргасан сайхан харагдаж байна. Дуулалтч гэсэн ер нь тунд ажгүй сайхан гоё парад утсан цэргийн парад утсан өмсөд ингэж ирсэн маш их таалагдж байна. Би бас энэ Өмнө Говь аймгийн 167 дугаар ангид цэргийн аль паасан хүн байгаа юм. Энд ирэхээр бас миний цэрэг насны сайхан дурсамж их бодогдож сэргэж байд юм аа. Сайхан байна. Дүүдээ бас амжилт хүсье. Баярлаа. Тэр эхлээд бас сүүлийн бадаг дээр чиний дуулалтын гоё үгний дэгц тэр амьсгаагаараа гоё ингээд нөгөө дэгцтэй ингээд амьсгаагаараа цохоод эн чи ерөөсөө энэ дууны гол характер нь энэ байхгүй юу? Энэ дээр сүүлийн бадаг дээр маш гоё гарч ирлээ. За баяр хүргэе. За яа шүүгч бат сайхан. За баяр хүргэе, баяр жавхлаа. Тэгээд маш сайхан энэ одоо уралдаанаа хүндэтгээд бас дуундаан одоо тохируулаад хувцслаад ингээ сайхан ирсэн байна. За дуулалт бол яг хоо зүгээр жигд зүгээр л сайхан явчлаа тий. Одоо янз бүрийн одоо нөгөө бид нар яриад байгаа ш нөгөө гоё нөгөө сэтгэлээсээ дуулах хаана яаж зөөлрөх үү хаана яаж чангарах уу гэдэг имийг сайн бодож бас дуулаарай гэж хэлмээр байна. За амжилт. Аллаа. За баярлалаа. Дараад нь Эрдэнэ хулагд дуучныхаа сэтгэлийг сонсъё. За баяр жавхлан тий. Тий. Баяр жавхлан. За үнэхээр одоо энэ өмнө говьчууд дуулж байна, малчид дуулж байна гэсэн уралдаанд энэ удаагийн одоо уралдаан бол онцлог. Ягаад тэгэхээр орон нутагт нь буюу яг Тухайн аймагт нь зохион байгуулагдж байгаа нь маш онцлог. Тийм учраас энэ боломжийг маш одоо хүндэтгэж энэ арга хэмжээ энэ уралдаанаа хүндэтгэж маш сайхан хувцдаж маш сайн бэлдэж оролцож байгаа нэг үеийнгийн залуучууд байна гэж би харж байгаа. Энэ орон нутгийн бас чинь Өмнө Говь аймаг бол одоо улсын төсвийн бараг 3-ны
4-ний 3-ыг бараг дангаараа бүрдүүлж байгаа аймаг. За тэгээд маш олон бүтээн байгуулалтууд болж байгаа. Олон одоо аймагуудыг бодвол амжиргааны төвшин энэ хүмүүсийн одоо амжиргааны төвшин маш дээгүүр. Тэгэхээр энэ уралдаанаа одоо хүндэтгэж маш сайн бэлтгэж орж ирж байгаа шижигэнсэн сайхан залуучуудад нэг болсон чамд бас дахин баяр хүргэе. Баярлаа. За баярлаа. Ингээд баярж олсондоо амжилт хүсье. Тэгээ бас шүүгчнэрийнхаа өгсөн зөвлөгөө бас хүлээж авлаа. Тэгээ дараагийн шатнаа тэнцэх юм бол бас илүү хичээх болно. За тэгээ энд оролцож байгаа бүх сайхан үзэгчдтэй болон дуучидаа илүү өндөр сайхан амжилт хүсье. Газрын хүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Common Sense. За хамгийн түрүүнд миний хань. За хүүхдүүд тэгээд ах トゥ нар за бас миний найзууд маш их дэмжиж байгаа. Энэхүү бичлэгийг үзэж байгаа малчдаа, өмнөговчудаа, бомог монголчуудаа сайхан хаварж арай. Тул мадан эсэн минь боочих болтугай. Дэлгэр сайхан цунтай цолохын өрөөдийг өргөе дөө. Өнөөдрийн дугаарын дараагийн орцогчийг та бүхнийхээ өмнө өрье. Та бүхэндээ төмрийн үг, лавгсрэнгийн аялгау, ертөнцийн сайхан ээж хэмээх дугаараа 2 дугаар шатндаа Сэврээ сумаас оролцогч Саран цэцгийн буд жаргал маань оролцож байна. Ингээд буд жаргалыгаа тайснаа өрье. чих네 땅
Бод жаргал маань ямар гоё бэлдэж орж ирэвэ. За саяны бүжигчингээ би нэг ёсчоосоо гэж үсэж байна. Би бүжигчин маань одоо хөгжим жижигэн театрын бүжигчин Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан Ариун Баяр маань байсан юм аа. За энэ бол одоо одонгийн охин гэж байгаа. За та нартай баярлалаа. Шүүгчдийнхээ одоо сэтгэлийг сонсоо. Би өөрийн ярих гэсэн чинь хоолой зангираа болдог. Харин тийм ээ. Би бас дэсгэл алдаж нулимс гарч ирлээ. Тэгээ үнэхээр одоо халуун баяр хүргэе. Маш их баярлалаа. Тэгээ энэ зөвхөн өнөөдөр энд байгаа энэ хүмүүс энд шүүж байгаа бид гурав зөвхөн биднийг биш. Энэ бол Монголын ард түмнийг одоо хүндэтгсэн энэ малчин телевиз гэж энэ Монголын ард түмний хойморт өдөр шөнөгүй одоо ингээд үргэлжийн асаалттай байж идэг. Энэ хамт олныг тэгээд өнөөдрийн энэ зохион байгуулж байгаа бүх хүмүүсийг энэ театрын энэ сайхан алтан тайзыг үнэхээр одоо чин сэтгэлээсээ ингэж хүндэтгсэн ийм маш том хүндэтгэл байлаа. Маш их баярлалаа. Тэгээд дээр нь одоо өөрөө үнэхээр гарцаагүй сайхан дууллаа. Баярлалаа. За ардаа ингээд одоо бүжиг жүжиг тавилттай. Магадгүй одоо би бас нэг зүйлийг эх жил 3 сарын 8-нд хэрвээ Улаанбаатар хотод очивол одоо би бас Инкцул гавьятаас гууж байгаач болсон өөрийн чинь 3 сарын 8-ны Улаанбаатар хотод болж байгаа тоглолтод нэг оруулмаар санагдчихлаа. Маш их баярлалаа. Миний мөрөөдөл баярлалаа. Тэ. Ямар ч байсан би өөрийнхөө орсон тоглолтод өөрийн чинь гууж байгаад оруулж чадах байхаа гэж би бодож байна. Маш их үнэхээр баярлалаа. гайхалтай байлаа. Маш их баярлалаа. За баярлалаа шүүгч Эрдэнэ тунгалаг. Хизээдээ бэлдэл авчваа. Бүр охиноо гаргаж ирээд бүжиглээд үнэхээр энд байгаа бүх хүмүүсийн сэтгэл хөдлөлөө өчигдөр бас энэ зураг авахлж байхдаа нэг бит хоёр 5 үг солиод ижийн 11 жилийн өмнө одоо бурхан болсон юм аа. Тэгээд би өчигдөр дуулахдаа манай жаргал бас нэг хэсэг жоохон уйлдсан шүү дээ. Нэг яг дуун дээр. Тийм манай ээж өнгөрөөд намайг 3 дугаар ангигаа тахад өнгөрсөн. Тэгээд би ээжийн царайг бараг мэдээдгөө сая зүрхэндээ төсөөлж болдоо ээжийн царайг сайн мэдээдгөө. Тийм манай жаах махад өнгөрсөн. Хоёул яг тэгээд 5 үг сольж ирсэн. Өнөөдрийн энэ дууны сонголт үнэхээр ижидээ зориулсан тэр их сэтгэл, тэр их хайрыг энд байгаа бүх хүмүүс бас Монголын түмэн олон анирдан сонслоо. Баяр хүргэе. Маш их баярлалаа. За шүүгч бат сайхнаас. За баяр хүргэе божирглаа. За маш их баярлалаа. За тэгээд би нөгөө эхний шатан дээр хэлж үсэн энэ одоо уралдаанд ээжийн тухай, аавын тухай, за нутаг усны тухай ч юм уу олон сайхан дуунууд дуулагдана. Тэгээд тэр болгоныг манай дуучид маань одоо өөрийнхөө яг тэр дуундаан зориулаад сэтгэлээсээ сайхан дуулуул бас те одоо энэ дууга үзэгчтэй хүртэл одоо сэтгэлийн баясгаагаад авбал бас те ингээд би дуулж чадлаа гэдгийг бас харуулах байх гэж би бас нэг хэлж байсан. Тэгээд өнөөдөр бол маш сайхан дууллаа. Би эхлэнгүүд чинь л дэскүүл 0% гагаал явцсан. Тэгээд айгүй гоё зохиомжтой, айгүй хөөрхөн ийм санааг нь хэн гаргасан юм? Бид хоёр ярилцж байгаа л сая шиг нард өчигдөр ороо яриад тэгээ сая тайзны арт бэлдээл манай бүжигч угаасаа мундаг тэгээд өөрийн зохиомжоо гаргаад ярилцаад маш гоё санаа гаргасан байна. Дуулалт бол маш гоё. Би бол дуулалтан дээр дууг бол энэ Инкцул гавьятын сайхан уран бүтээлийг бол дуун ч өөрөө гоё дуу. Өөрөө бол маш гоё дууллаа гэж хэлж байна. Хэлмээр байна. Баяр. маш их баярлалаа. За ингээд энэ бод жаргал байлаа. Үнэхээр сайхан байна. За шүүгчдийг шүүгчдийг бүгдийг нь уйлалаа, үзэгчдийг бүгдийг нь уйлууллаа, хөтлөгч гээд бүх зэрэглийг уйлууллаа. Миний дууны онцлог нь болохоор ардаан гоё зохиомжтой. Ер нь миний дуулах дуртай дууны нэг тэгээд би ээжийг нь багаасаа мэдхгүй тэгээд дуундаа би ээжээ бодож дууллаа да. Тэгээд бүх шүүгчд маань маш гоё хүлээж авлаа. Би гоё уран бүтээлч болж байгаа юм уу даа л гэж би өөрөө бахархлаа. Одоо би зүгээр ингээл уран бүтээлч тэгээд өөрийн гэсэн дуутай болох. Мөн дараагийнхан гоё том зорилго нь энэ хүү гоё том тайзан дээр өөрийн гэсэн талент тоглолтоо их мөрөөдөлтэй. Би олон жил мөрөөдж явж байгаа.
тэр нэг хэмээр л санагдлаа. Сая миний ард зохиомд бүжиглсэн бүжигчин маань миний найз. Тэгээд өчигдөр оройхон ярилцаад 20 дугаар шатнд дадаа танилцлаа гингүүт нь ярилцаад хормын дотор бүтсэн аягүй гой зохиомж байла. Гэр бүлийнхэндээ болон найзуудаа бүх өмнөгөөчудаа чин сэтгэлээ сайн баярлалаа. Мөн өмнөгөөгийн сэврээ сумынхандаа маш их баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Элч дулааныг 100-аас 100-д 5 толгой хувьцаат компани. Нэгдүгээр шатндаа боён жаргал дуучны аялгалхан гэж цагаан дуу тулсан. За энэ тэмцээнд ороод бас олонтой сайхан танилцж нөхөрлөж авч байна. Тэгээд бас хүн хүнээс бас туршлага судалж байна. Тайзан дээр бас гарч үзэж байна. Тэгээд 10 жилээр Өмнөгов аймгийн мэрэгжлийн сургуулийн хаан суманд хөгжмийн ангид сурж байсан. Тэгээд манай ангийн багш Дорж Мандах гэж Монгол Улсын салхин дэргэний ажилтан Дорж Мандах гэж багш маань манай ангийн багш тэгээд уртын дооны багш байхгүй. Тэгээд би одоо бас тэр мөрөнд багштаараа одоо сурж явах юугаа хийжсэн юм бол да гэж бодож байна. Гон сайхан залуучууд байгаа. Тэдгээрийн дотор хоёулаа дээлэрээ ижис ч гэсэн нэг хоёр сумын алдар туяаж гэдэг нөхөр гарч ирсэн цоглог хоёр залуу. За ингээд та бүхнийхээ өмнө бас л уяач хүн учраас адуун сүргээ магтан дуулсан энэ сайхан дуугаал одоо дуулах гэж байна. Ингээд хөрмөн сумаас оролцогч сумын алдар туяач Батбаатрын Батөрөдөө маань адууны нутаг дарган дуугаар оролцож байна. Ингээд Батөрөдөөг өрж байна. За Батөрөдөө амжилт хүсье. Баярлалаа. Singer schönen Hof Mördian sagdörrigalno Otto tingering hayanas nko Otto onna chagdodna Amidin tatsillasa Taking wading bursamjata Aying tumni chodsa Arilanganata gatone ro Sol shargal zegisinko Solgan khutche uchegilse Хоббing шонод нэхо Сургадодга хаж шодгонса Огдед сидэсисе Усх насны дурсанжата Огж цож дарригалса Tone no tega Sinniho ato trkhd dimbitde ansgadojn sallihnho ansgidi behch semmilzine tadda botad tayumshi tandang to hodarigad sa Tadra Darganganata Hagatone Ra Tagidi Dind Tartsigla
чуудсан байхин багын дурсамжтай баян түмний чуудсан аригангнотаг атоны ороо баярлалаа. За дүүдээ баяр хүргэе. Баярлалаа. Тэр сайхан яахан аргагүй тэр адууны орон Дарганган нутгийн талын салхийг бас мэдрүүлтэл, сэвэлцтэл сайхан дууллаа. Баярлалаа. Бодож байна. Тэгээ энэ жил одоо Монгол төмөнд одоо бас 60-даа нэг тохиодог сайхан гал морин жил тохиосон. Ялангуяа энд оролцож байгаа малчид тэр дундаа одоо морин дээр мориныхон хэмэр золбоогоор одоо чимэж явдаг, мориныхаа өв соёлыг тээж явдаг энэ сайхан уяач залуучуудаа би бас тусгайлан баяр хүргэмээр санагдаж байна. Энэ жил дэлхийн морины адууны фестивал Монгол улсад маань болох гээд байж байгаа шүү дээ. Тэгээд уяач нар маань илүү золбоотой хэмэртэй, илүү сайхан хурдан хурцгүлгүүдээ уяж цооцоогоорой гэж та бүхэндээ бас хүсье. Баярлалаа. За шүүгч Эрдэнэт Манай батареидүү чинь нөгөө найзыгаа дагуулад ороод ирдэг нь илүү дагаад ороод ирдэг нь илүү уралдаанд. Дөргөөд ороод ирсэн. Дөргөөд ороод ирдэг нь үү? Хоёулаа дөргицсэн гэж байгаа шүү. Хоёулаа дөргицсэн юм уу? Аль нэг нь дөргүүлээгүй юм байна тийм үү? Хөө нэрээ. Юу минийхөө юу яг энэ Сүхбаатарын энэ Дарганг нутгийг очиж үзчихсэн үү? Үзээг. Харин чи яг үзээгүй мэдрэмжээр л дуулаад байна. Тэгэхээр яг энэ сайхан нутгийг над үгээ маш гоё тод хэлж байна. Даян түмний чуулсан гэж хэлж штэ. Тэгэхээр Дарганг нутаг бол өөр алтан овоо. За шилийн богд, ганган нуур, оргихийн болог гэд за чиний дуулж байгаа шиг адууны соёлоор бол Монголда бас алдартай сайхан сумдуудын нэг. Тэгэхээр миний хөө нэг цаг зав гаргаад тэр одоо үнэхээр шилийн сайн ирсэн эх орноо, нутаг орноо, төмөн олноо хамгаалж одоо хиймэр тэтгсэн сайхан уулыг очиж нэг сайхан хараарай, салхи татуулаад яг энэ сайхан талд нэг сайхан давхиад үзээрэй. Тэрний дараа дахиад нэг надуугаа дуулаад үзээрэй гэж их чинаас зөвлөё. Баярлалаа. За шүүгч бат сайхан. За батареид баяр хүргье. Тэгээд баярлалаа. Ер нь бол манай энэ ялангуяа энэ одоо адууны дуу дуулж байгаа, морины тухай дуу дуулж байгаа энэ оролцогчд маань улмал чангараад байна. Мэдгүй одоо би шүүн гэхэд бол айгүй хэцүү болох гэдэг шүү ер нь. Тэгээд ямар ч хэлсэн манай хэм бол батареид бол сайхан дууллаа. Тэгээд өөрөө бас дуугаач бас зөв сонгоод дуулсан байна. Баярлалаа. Амжилт хүсье юм да. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр бас баяр хүргэе гэж хэлж байгаа цөөхөн бас орцогчдын нэг ингээд батареидүүдээ цаашдынх нь ажилд амжилт хүсье. За ингээд явсаар гоод Монгол улсын тод монлоо биш болоорой гэж ирвэ. Хоёрдугаар шатныхаа дууг дуулаа гараад ирлээ. Нэгдүгээр шатнаас бас арай гайгүй сандрал бол ер нь сайхан гайгүй болцсон байна гэж бодлоо. Бас нэг хоёр тулаа гараад ирэхээр тэгээд театрын мэргэжлийн дуучдаас бас ганц нэг зөвлөгөө авсан. Нэг хагастан дэвшлүүлсэн байхгүй юм. Тэгсэн чинь чи нэг бүтэн дэвшлүүлсэнээс бол чиний өнгө чинь ингээд гой гараад эхлэх юм байна гэд. Тэгээд за одоо толцсон юм чинь одоо тэгээд бэлдснээрээ гарчие гэдэг. За вэчаар өөрийгөө бас тэнцсэн болов гэж бодож байна. Ер нь шүүгч нараас ер нь бас хэлээд явчих шиг боллоо гэж бодлоо би. Нэг зарим хүмүүсийг бол дууны сонголт буруу байна гэж байна. Тэгээд зарим хүмүүсийг бол бас их ингээд ярьж байна. Тэгээд ер нь хоёрдугаар шатнаас жоохон шүүгч нар чангарч эхэлсэн тэгээд. Тэгээд би бас яах вэ гэсэн бас жоохон дотроо айцтай гарч ирсэн. Тэгээд айцсан дарахад нэг жоохон хөдөлгөөн хийсэн тэгээд. Тэгээд бас яг сансандаа хүртэл бас гайгүй дуулчлаа. Тэгээд намайг бас дуугаа их зөв сонгосон байна гэж хэлж байна. Тэгээд ер нь тэгэл жоохон ер нь шүүгчнэрээс жоохон урам авсан тэгээд бараг л гордорчтондоо шилдэг харамтууд үлдсэн байх л гэж бодож байна. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй өмнө говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар, Капитрон банк, 5 толгой хувьцаат компани маань ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байна. За мөн ивент тэтгэгчээр бол Solid Partners Group компани, Далан булаг компани, Асууд бод компани маань оролцож байгаа. За мөн 3 тэс цогццгийн хам бүгдгээс сумдууд маань дэмжин ажиллаж байгаа. Ингээд их дуулах хүсэлтэй би. Тэгээд
сумандан бол бас хаад нөгөө багийнхаа өдөрлөгөөр хаад ордог гэсэн нэг тэгж тайзан дээр бол гарч байгаагүй. Тэгээ нөгөө малчид дуулж нэвтрүүлэг яваад нөгөө орж үзхийсэн гэж бодж явсан. Тэгээд хүслээ биелүүлж орлоо. Тэгээ би ч бараг тэнцээг байх та гэж бодчоол машинд байж исэн чинь утас дуугарсан чинь хуйлаа тэнцчлээ сумаасаа гяс ороод ир хурдлаарай гээл. Тэгээ айгүй их баярлсан. Тэр манай ах トゥ нараас айгүй их баярлсан. Бүгд мэдээд тэгэл хурдаа орж ирээрээ тэнцсэн шүү гэл. Энэ бүх намайг дэмждэг бүх хүмүүсд л баярлсан та. Дараагийн оролцогч Өмнөговь аймгийн Баянгова сумаас оролцогч Мөнх Жаргалын Бямбат Далаа маань Лүндэ Жанцангийн үг Алтан туулын аялгуу ганган ирээн дайлан гэж одоо гоёлоо магтанд дуулсан сайхан дуу дуулах нь маань эх орноо ижи авига нутаг усан хүлгмөрдөө магтанд дуулдаг бас эдлэл хэрэглэл гангараагаан бас одоо монголчууд монгол ирхэн одоо дуулдаг ингээд өнөөдөр бас бүсгүй хүн энэ өөрийнхөө оёд шагналсан энэ сайхан одоо ганган ирээн дайлангаан магтанд дуулах гэж байна ингээд Бямбат Далаагаан тайзнаа өрж байна. Чабахгүй угал зарн ханнигаан байх гэсэма хатган шагдах бүрдэ хатэг минь мэтэг гэсэма хатган шагдах бүрдэ minne mettegesema Antagerren dadin gichin aydın dodacı isema Arqıydı xakta çantaga Emrige dinlişitsema Arqui khata chamtaga Andirige dilshitsima Andirige dilshitsima За ингээд хоёулаа шүүгчтэйгээ самдыг ганц зэрэг шүүгч. За баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ миний одоо бас ер нь хаяа нэг дуу сонсмор болохоор сонсдог. Миний хамгийн сайхан дуртай дуунаас дууллаа. Энэ дууг бол одоо
Монгол улсын гавьяа жүжигчин, Монголын ардын дууны нэрт мастер одоо Тувсан давгийн Чулуун жимэг гэж гайхалтай сайхан дуучин дуулдаг. Одоо үнэхээр одоо хүний нөгөө зүрх рүү, сэтгэл рүү дуулдаг тийм сайхан дуучин. Өнөөдөр бас түүнээс дутхгүй бас өөрөө сайхан дууллаа гэж би ингэж бодож байна. Баярлалаа. Баяр хүргэе. Баярлалаа. За бэмбдалаа те. Бэмбдалаа юу энэ дууны чиглэлээр энэ тэнд жоохон сурсан юм байгаа юу? Сурч байсан юм Байхгүй. Энэ манай ээж их дуулдаг, гой дуулдаг хүн байсан. Намган сумын одоо энэ юунд их дуулж авсан. Хөлөвд. Чи гэхдээ айгүй амьсгааг айгүй зөв аваа сурцсан байх юм. Бүр яг тийм одоо бид нар чи нөгөө оюутан байхдаа багш нар нөгөө бидний нөгөө хэвлийгээр амьсгаа ав гэдэг. Чи яг тэгээд бүр хүн заагаа үүж гэсэн чи өөрөө сурцсан. Айгүй мондог байна. Би бас баяр хүргэмээр. Баярлалаа. За. Сайхан дууллаа. За баярлалаа. За баярлалаа. Ингээд Бямдалаа маань ямар ч байсан шүүгчдээсэн одоо баяр хүргэе гэдэг үгийг сонслоо тийм ээ. Тэгэхээр сайхан байна. Ингээд Бямдалаада амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. За баярлалаа. За. Марцсан 2 дугаар шатанд ороо гараад ирлээ. Тэгээд Гранпорт орох юм бол бүр илүү зүйлийг үзүүлнэ гэж хүсэж байгаа. 2 дугаар шатанд орсон чинь бас цаашаа явах тийм хүсэл зорилго байгаа. Тэмчээс тэнцхийн тулд өөрийнхөө хоолн тохирсон дуугаал дуулъя даа л гэж бодож очсон. Тэгээд ямар ч сан хүссэн дуугаан дууллаа. Гоё байсан. Тэгээд сандрал нэг байсангүй. Нэгдүгээр шатыг бодох юм бол тон сандрал багтай байлаа. Нэг сандарсангүй дууллаа л гэж бодож байна. Сайхан гоёти хэлсэн нөгөө амьсгаа их сайхан зөв аваа сурцсан байна. Тэр сүүгчнэр хэлсэн үг их сэтгэл төрсөн. Өнөөдөр дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Өмнөх дугаарт бид бүхний сэтгэлийг булааж, бид бүхнийг уярааж, бид бүхнийг бахархуулсан нэгэн эрхэм ахмад хүрэлцэн ирсэн байгаа. Малчид дуулж байна гэдэг дуулна гэж дуулдаал байсан. Тэгээд чадахгүй үзгээс санаад ирэхгүй байсан юм л да уулна. Тэгээд дуулахч бол дуртай л да. Нэгдүгээр шатанда Эрдэнэ засгийн оног гэдэг уртын дууг дуулсан. Тооны залуучуудынхаа сайхан ардын дуу дуулж байвал их гоё юм шиг санагдаад байна. Ардын богийн дуу дуулцгаадгүй юм уу, сонирхдаггүй юм уу? Тэгснээс мэдэхгүй хүн ч гэж бол ховрол байдаг л байх хэвээр. Бид бус өвийг өвлөн тээгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монгол улсын авраг малчин будын хүүхэн гуагаан тайснаа өрж байна. Ахсан хана 아마라게 자하 후대에
шандне полото тастагуле 샤쇼네 땡짠 따가다 샥샤르도글레 때메다 호네 우르테네 텐도 Баяр үргээ. Үнэхээр сайхан. Хүүхэнгөө маань одоо би сүүлрүүгээ дуулаад байвал нэвтрүүлгийн метраж юу болох вэ? Одоо ингээ хуучны хүмүүс ч юм бол ингээ найран дээр одоо ар хөвчийн унах хэдэн ч төрлөг байдгийн дуулаа суухад бэлэн байна. Одоо ингээд энэ хоёр дахь төрлөгийг бол тэр болгон хүмүүс мэддэггүй. Эхний төрлөгээр л одоо хүмүүс мэддэг. Гэтэл одоо хоёр төрлөгийг сайхан дууллаа. Тэгээд үнэхээр багархаж байна. Ингээд хоёулаа шүүгчдийнхаа сэтгэлдлийг самдыг сонсё. баярлаа. За та сайхан амарсан уу? Сайхан амарсан хүн. За. Жаахан ойр хурддаг үйл юм. Тэгээ амарсан хараа гайгүй унтцсан мэн лээ. Гарын сайхан унтсан шинжтэй байх чарна. Тэр хөдөө холоо яваад ирсэн бас агаарт яваад гэсэн юм уу гэж бодож байсан би. Оо тийм үү. За. Мундаг байна штэ. Үнэхээр сайхан байна. Эндээс хараад хараагүй тэр нэг маазар очсон хөөхтүүд. За. Бас хөдөөгөр сайхан салхи агаарт гараад. Тий. Жуулчны бааз маазаар амраад ирсэн юм шиг. Тэгсэн хөөхтүүд. Тий. Ээж аваагаа танд. Тэгэхээр чи ингэж дуулахгүй яах юм та одоо нэ. Танд чи цаахан хоол идүүлнэ гээл. Би яшиг байхгүй юу амьдар вантан байхгүй юм биш гээл өст. Заавал тийш авч явах гээд. Зөв. Энэ хөөхтүүд чинь бас зөв байна. Таныг сайхан агаар салхинд гаргаад сайхан хоол унд идүүлээд ингээд яваад ирсэн чи бүр сайхан зогсон байж шүү танд. Янзын сайхан байна. Сүүлдээ бүр таны хоолоо ерөөсө дээшээ яваад байх хэлтэй, чангараад байх хэлтэй байна шүү. Би бол ханаараа ястаа бахархаж байна. Үнэхээр мундаг байна. Манай хоёр ч гэсэн бас ястаа бахархаж байгаа. Бид нар чи одоо энэ өвгдээд энэ өвлөн ирсэн та бүгдийнхаа энэ сайханд л одоо бахархаж баярлж энэгээр чинь л үлгэр дуурайл авч ингэж л одоо энэ залуучууд
Бидэн чинь одоо сайн сайхан явдаг. Маш их үлгэр дуурайл авч байна. Энэ залуучууд бол одоо үнэхээр баяр хүргэх байх гэж бодож байна. Бүгдээрээ нэг янзын сайхан халуун баяр хүргэе. Оо ястай гоё. Танаа хүүхдүүд чи ямар сайхан мундаг юм бэ? Бас хүүхдүүдтэй нь өөр хүүхдүүдтэй нь баяр хүргэе. Ээжигээ эдий сайхан авч яваад энэ өндөр насанд одоо ийм сайхан дуутай хууртай хоолой ам нь ийм мундаг байна гэдэг бол бас өөр хүүхдүүдийн сайхан ач уян шүү. Хүүхдүүд минь ажил хаялт болоод хаялт гэдэг ажилтан саад болоод өцөгдөр өнөөдөр одоо. Гэхдээ нэг саад болоогүй та. Хүүхдүүд чи энд бүр баярлж байгаа. Тий. Таныг ингээд ийм сайхан байгаад хүүхдүүд чи улам баярлна шүү дээ. Тий. Сайхан байна. Та л өөрөө тэгж бодоод байхгүй юу нөгөө социализмын үеийнхаа нөгөө зангаар энэ хүүхдүүдтэй бас төвөг болж ин доо л гэж бодоод байгаа юм. Нэг найран цууж байхад бол сунжин суугаал өдрөөс аваад суугаал сунжин суугаал яхад өглөө миний хоолой хэвээр л байд. Гэхдээ харин тэгэхээр байна харин. Улам чангараа сайхан сууж явах юм байна. Өөртөө. Тэгээд нэг айраг адгууны айраг л нэг хэтэд очичоол суун. Тэгээд дуулаад байна. Тий, айраг хэнтэр бол хэрэг байхгүй. Тийм штэ. Яг зөвгөө та нэр бас сургаал айлтж байна. Энэ залуучууд та нар зүгээр нэг айргаан сайхан таавараа хүртэж гал дуулаа суугаад байх юм бол ийм сайхан өндөр наслна, ийм сайхан эрүүл байна, тийм ээ? Гой нэрэ мундаг юм аа. Баяр хүргэе арга алга. Ста сайхан байна. За шүүгч Эрдэнэ Монголын сэтгэлийг сонсъё. За аргагүй би бас өвхөн гоогоос нас боорогоос асууя гэж бодож ирсэн. Үнэхээр одоо дуулах тусам төрлөг одоо явах тусам таны хоолой чангарч байна. Үнэхээр энэ одоо найрны дууг бол таны яг хэлснээр өглөө үүр цайтал ингээл дуулцгаадаг байсан Монголын ард түмэн одоогорооч байгаа. Харин тий. Ингээд сайхан найрлагатай харин яг юу ч дуулдаг вэ гэж асууя гэжсэн та харин хэлчихлээ. Арих хэдэр бол хэрэггүй юу? Арих хэдэр бол хэрэггүй юу? Хэрэггүй. Энэ нэг ийм тэр дээр ингээл нэг самандарын тэр ганцаар төмөрцөд наадамаар орох арих уурал давхад ирж байдгийн хүүднэр би тэр үнэ авдаг уу яар шиг. Би тэгэхээр ороод нэг жоохон саванд айраг гүний айраг хийгээл би тэгээ олон жил айраг уусан болоод тэгд юм уу? Айраг тэгээ одоо ята 30 гаруй жил одоо ихад тоо эднэр бол тууша гарлуун би гүйлдэ 2-3хан залхин тууша тайргаа. Тэгээд өнөөхөн заа намгүй. Тэтэл цангах шиг бол өнөөх аваад 2-3хан залхич чаал тавчих. Ямар сайхан юм бэ? Манай нэг л дээрээс 3 дахь хүүхэн одоо энэ дээрээ хараа сууж байгаа хүүхний дээр 68 онд гарсан нэг хүүхэн. Тэр л хүүхэд байхаа нэг айраг уудаг хүүхэд үү. Нэг гэдс ихтэй. Тэгээд мобил гэл айраг уусаар угаад гэдс нь их болчих. Одоо хөдөө үедээ миний хүүхэн. За аргагүй сайхан бахархаж байна танаар. За баярлалаа. За шүүгч бат сайхны сэтгэл. За баяр хүргэе хүүхэн гоод. Баярлалаа. Сайхан байна сайхан мань өдий наслчаад одоо ингээд таны дуу хоолой бол сайхнараа байна шүү дээ. Залуудаа бол бүр л гоё дуулдаг байсан байх. Одоо насан дээр ийм насан дээр ингэж дуулж байгаа юм чинь. Тэгээд тэр хөдөө сайхан найран дээр суугаад за айрагнаасаа нэг 2-3 балгаал тэгэл одоо найрлал дуулаад суучих чинь бас л гоё үстэй. Одоо найр ховортоод найр болдох юм байна. Олон байвал ороод л бай гэж юу. Нэг жоохон найр бол олон байна л да. Найр бол олон байна. Тэгээд гол нь нөгөө нэг яг нэг таны нөгөө нэг сайхан тойрд суугаал дуграагаан төрцгаагаал тэгээд ястаа айргаан гүртэл үүр цайтал хонон өнжин дуулаад ингэдэг найр хавардчаад байгаа юм. Тий. Түүнээс найр бол олон байгаа шүү. За тэгээд сайхан байна. Тэгээд одоо өөрийнхөө үр хүүхэд шиг за тэгээ хачцээ шиг энэ сайхан залуучуудтай хүүхдүүдтэйгээ ингээд энэ сайхан уралдаан тэмцээнд оролцоод одоо 2 дугаар шатандаа шалгараад өнөөдөр энэ сайхан уртын дууг бас манай хөтлөгч бас хэллээ. 2 төрлөг тэ одоо манай охин бол ер нь бол тэр ихний төрлөгийгээр л явдаг байх. Тэр 2 дахь нь бол сайн мэддэг байх. Одоо та бол одоо 2 төрлөгийн хоёулангийн сайхан дуулчлаа. Тэгээд энэ сайхан одоо уртынхаа дууг
энэ залуучуудаа өр хүүхдүүддээ сайн зааж сургаарай гэж бас танд хэлэх байна. За баярлалаа. Үнэхээр сайхан байна. Та нар номгончууд бахархаж байгаа, өмнө говьчууд бахархаж байгаа. Энэхүү цэнгэр дэдгцэн ширтээ сууж байгаа үзэгч Монгол түмэн маань нийтээрээ танд баяр хүргэж байна. Танда эрүүл их хурдуудаанаас энэ харвагийн хамгийн сайхан бүхнийг хүсэн гэрээё. За баярлалаа. Та нарт ч гэсэн ажлын амжилт хүсье. Сая 2 дугаар шатанда ар авчи унаг гэдэг дууг дууллаа. Хөгжимгүйгээр дууллаа. Нутгийн хамын одоо сайхан эрүүл сарвал сайхан байцгааж угаараа. Яг бол 2 гэвэл малаа сайхан маллаж ажил хөдөлмөр нь өндөр эрүүл сарвал байцгаал гэж хэлийтэй минь. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Өөрийгөө энэ том тайзан дээрээс бас өөрийгөө бас олон нийтэд нээж харуулъя гэж бодож зорж ирсэн. Тэгэхээр самжинтай сайхан орцлоо. Баяртай байна. Миний хоол яг хөө тэгээд багштайгаа ярилцж дуугаа өөрөөдөө сонгоод тэгээд дуугаа сонгоод дуулж байгаа. Тэгээд хоолой улмал гайгүй сайж ирээд байгаа шиг байна. Намрын шоо зэлдэ Хоёрдугаар шатны маань хамгийн сүүлчийн буюу одоо сүүлийн тэмээний ачаа хөндгөж монголчууд ярьдаг. За ингээд одоо та бүхнийхээ өмнө баяр жаргалын шүлэг, болдын аялгау, цагийн аяс хэмээх дууг та бүхэндээ зориулахаар цогццын сумаас оролцогч Ган төмрийн Саранхөө хүрэлцэн ирээд байна. Угтан авцгаана уу.
цэнхэр навртаа зэрийн сүрэгтэй талминэ зүдэн дайсар ботогнэмсэ зүрхэндэ мэдмэстэй хариминдэ атар хөлдө ногоон цохонда атоны үнэртэй талминдэ томи айсар ботогнэмсэ огранда мэдмэстэй хорломиндэ томи айсар ботогнэмсэ огранда мэдмэстэй хорломиндэ Шүүгч Батсайхан. За Саранхүү баяр хүргье. Тэгээд өнөөдөр бас ингээд бүгдээрээ одоо өрсөлдөж оролцож байгаа ч гэсэн тэгээд нэг нэгэндээ урам хайрлаад баяр хүргээд алга тасж байгаа өрсөлдөж байгаа болон үзэж байгаа хүмүүстээ баяр хүргье. Маш сайхан байна. Би нэгэ дэмжиж баяр хүргээд ингээд оролцож байгаа. За Саранхүү сайхан дууллаа. Тэгээд энэ цагийн хайсгээд энэ сайхан дуу манай Батсүг хардын жүжигчнээ дуулсан дуу тий. Сайхан дууллаа. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. За Саранхүүдэд баяр хүргэе. Өөрт чинь нэг ийм гоё зүйл байгаад байгаа юм. Жишээлбэл одоо энэ дууг Монгол Улсын ардын жүжигчин Жавхлан дуулдаг тийм үү. Гэтэл манай мэрэгжлийн дуучид хүртэл сургууль төгссөн дуучид тэр дуучныг дуурайж дуулдаг байхгүй. Яг одоо тэр дунд дээд региструудыг энэ хоолоогоо шахаад авч адилхан дуулах гэж ингэж хичээдэг. Маш олон тийм ижилхэн дуучид байгаа шүү дээ. Гэтэл та бол яг өөрийнхоороо ямар ч тууг барьж явсан яг өөрийнхөө өнгө аясаар дуулдаг учраас танд тийм давуу тал байна шүү гэж би бас таныг өөрөөрөө бахархаасаа гэж бодож шүү. Баярлалаа. За баярлалаа. Ингээд сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг Саранхүү маань сайхан дуулаад үзэгчдээс талархлын үг сонсоод ингээд бууж байна. Ингээд амжилт хүсье Саранхүүдээ. За баярлалаа. Монгол сайхан дуучид малчд байна. Тэгээд бас цаашдаа бас ингээд олон тэнцээ уралдаанд бас оролцож явж бай гэж бодж байлаа. Шилдэгтээ үлдчих юм бол бас хойч улсын тайзан дээр бас очиод нэг гараад үзчих юмсан гэсэн бодолтой байна. За энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь Бангийн орооны дарга, улсын хурлын гишүүн Сэдвэрж даргатай болон аймгийн засаг дарга Энкот артаа маш их баярлалаа. Мөн танаа телевизийн хамт олонд бас маш их баярлалаа. Ингээд цааш таажихын ажилд өдрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Өмнө говчууд дуулж байна. Уралдаанд маань 1-р шатандаа тэмцэж 2-р шатанд авиас бэлгэн сорьсон эрхэм оролцогчид маань өнөөдөр энэхүү танхимд гала тоглолтод хэн орсныг хэн хасагдсныг шийдэх шүүгчдийн нэгдсэн дүнг хүлээн сууж байна. Өнөөдөр 2-р шатанд дуулсан эрхэм малчид оролцогчид маань бол бүгдээрээ маш сайн оролцож бүгдээрээ амжилттайгаар 2-р шатанд давсан. Гэхдээ мэдээж эндээс гала тоглолтод оролцох 15 оролцогчийг шалгаруулнаа. Ингээд шүүгчдийн нэгдсэн дүн гарсан. Эдгээр оролцогчдоо тодруулахын өмнө эрхэм хүндэт шүүгч нараа тайзнаа орж байна. Ингээд Монгол улсын ардын жүжигчин шүүгч Ган Зэрэг таныг тайзнаа орж байна. Монгол улсын гавьяат жүжигчин Өмнөговь аймгийн хөгжим жүжигийн театрын дарга Батсайхан таныг орж байна. За мөн эрхэм оюун шүүгчтэй маань хамтран шүүсэн Монгол улсын соёлын түргэн ажилтан дуучин Эрдэнэ Тонголгийг орж байна.
За ингээд шүүгч Монгол улсын ардын жижигчин Ган Зоригт микрофоныг шилжүүлье. Өмнө Говь аймагт зохион байгуулагдаж байгаа Малчин телевиз, мөн одоо Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар, мөн одоо ивент итгэгч байгууллагуудын ач уянаар энэ хаврын одоо их нэр их малчин хүний ажлын хажуугаар цаг заваан гаргаж хүрэлцэн ирж, авьяас бэлгэн сорж, оролцсон эрхэм сайхан дуучид, уран бүтээлчид, малчид та бүхэндээ баярлсан талархсныг илэрхийлэхэд таатай байна. За ингээд эхний 16 оролцогч дуулсан. Энэ 16 оролцогчийг би тайзнаа өрье. За ингээд эдгээр хүмүүсээс гада тоглолтод оролцох шүүгчдийн үнэлгээ авсан хүмүүсийг би урагшаа алахыг хүснэ. Ингээд гада тоглолтод оролцох эхний хүнийг би та бүхнийхөө өмнө өрье. Гада тоглолтод 15 оролцогч оролцох ёстой. Хан хонгор сумаас оролцогч Батбаягийн Ариунбат. Цогццын сумаас оролцогч Төмөн үлзийн Тогсмаа. Гада тоглолтод мөн Цогццын сумаас оролцогч Хүүхэн хүүгийн Буян нэмэх. Дараагийн оролцох гада тоглолтод оролцсон хүн бол Булган сумаас оролцогч Батбаягийн Дэрэг Самбуу. Дараагийн оролцогч 3 Тэс сумаас оролцогч Дэрмийн Болормаа. Дараагийн оролцогч Цогт Цэцэн сумаас оролцогч Зол Заяагийн Цэнгэл. Дараагийн энэ бүлэгт орж дуудуулсан хүмүүсээс хамгийн сүүлд гада тоглолтод оролцох оролцогчийг би дуудъя. Энэ хүн бол энэ оролцогч бол Мандаа сумаас оролцогч Энх төрийн Төвшин Түшиг. Ингээд гада тоглолтод орох эрхийг авсан эрхэм 7 оролцогчийг суудаа суухыг урьж байна. Ингээд энэхүү уралдааны хүндэтгэн хүрэлцэн ирж оролцсон эрхэм та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Нэвтрүүлгийн багийн өмнөөс сайн сайхныг хүсье. Баярлалаа та бүхэндээ. Ерөнхий ивент тэтгэгч өсөлттэй Өмнө Говь хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газар. Дараагийн 15 хүнийгээ тайзнаа урьж байна. Ноён сумаас оролцогч Батэрдний Энх жаргал. Мандалова сумаас оролцогч Мөнхөөгийн Батчилуун. Хамбог сумаас оролцогч Бадамдоржийн Наранбаяр. Цогтовоо сумаас оролцогч Бурмаагийн Борцэцэг. Сэврэ сумаас оролцогч Саран цэцгийн Буд жаргал. Хөрмөн сумаас оролцогч Батбаатарын Батэрэдвэ. Баянгов сумаас оролцогч Мөнх жаргалын Бямбадалай. Цогт Цэцэн сумаас оролцогч Ган төмрийн Саранхөө. Энэ 10 хүн дотроос нэгэн онцлох бид бүхний бахархал болсон эрхэм хүн байгаа. Энэ хүн бол Будын Хүүхэнгүй. Хэдийгээр шүүгчдийн оноогоор шилдэг 15-д оролцоогүйч нэвтрүүлгийн багийн зүгээс, продюсерийн багийн зүгээс таныг тэрхүү гала тоглолтод орохыг тусгайлан урьж байгаамаа. Монголын үндэсний малчин телевиз Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж, мөн Өмнө Говь аймгийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж,
компаниудын эвийн бүтээлэг дор зохион байгуулагдсан өмнө говьчууд уулж байна улсын уралдааны маань гала тоглолтод оролцох 15 оролцогч инхүү тодорч байна. Ингээд үзэгч та бүхэнтэйгээ гала тоглолтоор эргэн уулзцай энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Өнөд дэвжих өсөлтийн түүчээ Капитрон банк. Элч дулааныг 100-аас 105 толгой хувьцаат компани. Газрын гүнээс хөгжлийг олборлсон 20 жил South Gobi Sense. Эрдэс баялагын сангаас эх орны хон ирээдүйг цогцлоож хөгжлийн хөдөлгөгч хүч болон зүтгэх эрмүүн амжилт шаргуу хөдөлмөрийн эзэд элч дулааныг 100-аас 100 төөлөн буй 5 толгойн уур хайчид. Уудмих говийн цээлд бадамлан ассан элч гэрэл. Улс Монголын маргаашийн төлөө махран зүтгэсэн уур хайчид.